Батлан хамгаалах судлал цэргийн шинжлэх ухаан технологи инновацийг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй уялдуулан Батлан хамгаалах яам, шинжлэх ухааны академи санамж бичиг байгууллаа. 2022 онд 2 жилийн хугацаатай байгуулсан санамж бичгийн дагуу эрдэм шинжилгээний ажил, сургалт судалгааны ажлыг нэгт уялдуулах, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллаж иржээ. Энэ орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг дагаад бид бас өнөөдөр дэлхийн хиймэл оюухан хөгжиж байна, мэдээллийн технологи хөгжиж байна. Цэрэг дайны тактик арга барилтай хэрэгжилж байгаа зэрэг техник өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор бид бас бодлогын бас томоохон өөрчлөлт хийж байгаа. Энэ хүрээндээ бид нар яаж байгаа вэ? Үндсэндээ бол Монгол Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх, энэ хүрээндээ дроны үйлдвэр байгуулах, сумны үйлдвэр байгуулах, зам удаас радио станцыг Монгол Улсад үйлдвэрлэх зэрэг бас томоохон бодлогын ажлууд хийж хэрэгжүүлэхээр үндэсний батлан хамгаалах их сургууль болон гадаад бас мэргэжлүүдэд бэлтгэж эхэлж байгаа. Замаас Монгол Улсын батлан хамгаалах яамны иргэдэд харьяа байгуулга шинжлэх ухааны технологи инновац нэгдсэн төв байгуулж байгаа. Энэ дээр бас тодорхой туршилт судалгаа үйлдвэрлэлүүд явагдана. Тийм болохоор сургалт судалгаа үйлдвэрлэлийг нэгтгэж бас энэ орчин үеийн дэвшил техник технологид тулгуурласан, түшгэлсэн, хиймэл оюухан түшгэлсэн батлан хамгаалах үйлдвэрийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны академийнхаа эрдэмтэн судлаачтай илүү хамтарч ажиллая гэсэн зорилгоор өнөөдөр санамж бичиг байгуулж байна. Он удаан жил хамтран ажилладаг ийм уламжлалт туршлагатай. За ямар ч сан хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах ийм нөхцөл байдал бүрдээд байна. За мэдээж орчин үед бидний өмнө урд өмнө хийжсэн энэ түүх дулаан байлдаан болж байсан газар археологийн матлах хийх гэсэн нийгмийн чиглэлийн ухаан шинжлэх ухааны судалгаанууд хийжсэн ийм туршлага бий. Тэгвэл орчин үед бид нэр энэ судалгаагаа өргөжүүлээд техник технологийн чиглэлд илүү анхаарах ийм боломж нэгдэж байна. За манай батлан хамгаалах яамнаас шинжлэх ухааны технологи инновацийн төвийг байгуулах асуудал эргэж байна. Тэгвэл манай шинжлэх ухааны академи дээр шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолбор дээр судалгааны дундын лабораторийг байгуулах гэсэн ийм асуудал эргэж байгаа. Шинжлэх ухааны академийн энэ дундын лаборатори дээр сансрын техник технологи, дрон, нисгэгчгүй нисдэг аппаратыг судлах, түүнийг турших, хамтран гадаадын өндөр хөгжилтэй орнуудын холбогд байгууллагатай хамтран бүтээх гэсэн ийм чиглэлээр судалгааны ажлуудыг байна. Тэгэхээр энэ чиглэлээр хийж байгаа судалгааны ажил дээр манай батлан хамгаалах яамны эрдэмтэн судлаачдыг татан оруулж хамтран ажиллах ийм боломж өгдөж байна. Тэгэхээр эх он жилүүдэд бид нэр хамтарсан ялангуяа техник технологийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны шинэ чиглэлийг бий болгох. За Монгол эх орондоо сансрын техник технологи, хиймэл дагуулыг бүтээх энэ чиглэлээр хамтран ажиллах, хиймэл дагуулын мэдээллийг батлан хамгаалах болон улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангах бусад чиглэлийн судалгаа шинжилгээний ажил ашиглах тийм боломжоор боломж бүрдэж байна гэж хэлж байна. Санамж бичигт тусгаснаар цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан, их хөгжил зэрэг тэргүүлэх чиглэлээр батлан хамгаалахын судалгааг хөгжүүл, гарааны технологи инновацийг дэмжих төв байгуулах зэрэг ажлуудыг хамтран хийхээр болж мөн хамтын ажиллагааны үр дүнг хэмжих хяналтын механизмыг бий болгохоор тусгасан байна.